Сахарын шинжилгээг ямар тохиолдолд би өгсөн дээр вэ? Сахартаа сахар өгөө гэдгийг яаж мэдэх вэ? Ямар тохиолдолд сахартай гэж үзээд байгаа юм бэ гэсэн асуулт бас маш их байна. Тэгэхээр та сахарын шинжилгээ юусоо нэг ч удаа өгж байгаагүй бол одоо миний хэлэх зүйлүүдийг сонсож байгаад оноо өгөөд үзээрэй. Тэгээд энэ оноо 5-аас дээш гарах юм бол сахарын шинжилгээ нэг удаа өгөөд үзчих хэрэгтэй. За нэгдүгээрт та 45-аас дээш настай бол 3 оноо. Хоёрдугаарт танай гэр бүл удамд чихрийн шижингээр өвддөг түүх байх юм бол 1 оноо. За 3-дугаарт таны хэвлийн тойрог эрэгтэй хүнд 90-ээс дээш, эмэгтэй хүнд 84-өөс дээш байх юм бол 3 оноо. 4-дугаарт та тамхи татдаг бол 1 оноо. Өдөр бүр тодорхой хэмжээгээр архиудаг бол 2 оноо. Эдгээр оноонуудыг тус тусад нь өгч үзээд таны нийт оноо 5-аас дээш байх юм бол чихрийн шижин буюу сахарын шинжилгээ нэг удаа өгөөд үзчихэд бол илүү тэхгүй. Чихрийн шижин буюу сахарын шинжилгээ юугаар өгдөг вэ гэхээр бид нар цусны шинжилгээгээр өгчдөг. За тэгээд чихрийн шижин буюу сахартай гэдэг оншийг ямар үед тавьдаг вэ гэхээр таны өлөн үеийн сахар 2 удаагийн тохиолдлоор 126 мг децилитр буюу 7 ммл-ээс дээш гарах. За 3 сарын дундаж 6.5-аас дээш. За мөн глюкозын ачаалттай сойрол гэж байдаг. Энийг нөгөө хуурай глюкозыг усанд найруулаад уудаг. Энийг хийхэд жоохон төвөгтэй байдаг учраас хоол идсний дараах цусан дэх глюкозыг үздэг. Тэгэхээр хоол идсний дараах цусан дэх глюкоз буюу сахарын хэмжээ нэг удаагийн тохиолдлоор 200 мг децилитр буюу 11 ммл-ээс дээш гарах юм бол бид нар чихрийн шижин гэдэг оншийг тавьдаг.